Улсын яллагчийн яалын хоёр дахь шүүмжийг сонслоо. За хоёр дахь шүүмжин дээр улсын яллагч маань засгийн газрын тухай хууль дагуу ерөнхий сайд дүүрэн даалгавар өгсөн ч гэсэн өөрөө татгалзах хэрэгтэй байсан юм аа. Өөрт чинь ямар нэг ажил гардаг үүсдэг хэрэг байхгүй гэсэн юм ярьчих шиг боллоо сая. Ганц ухад бол дахиад хэрэг шүүгдэх юм байна одоо. Би нэг юм баталгаатай мэдэж байна. Дахиад ганц ухад шүүхөрл болно. Ямар шүүхөрл болох вэ гэхээр 8% зээлийг чинь хүн хариуцж ажилласан байхгүй. 100,000 орос хотыг хүн хариуцж ажилласан. Хүн докторжуулах хөтөлбөрийг хүн хариуцж ажилласан. Одоо 3 шүүхөр болох юм тэгвэл. Бүгд бүтэн прокурорын байгууллага, улсын яллагч хүн, Монгол улсын ерөнхий сайд нь юу хийх ёстой? Ерөнхий сайдын зөвлөх нь юу хийх ёстой? Ийм юмыг зааж байгаа би ичж байна. Энэ хүмүүс гинт хэрэгээр шалгах ёстой. Засгийн газрын хийж байгаа ажлыг ерөнхий сайд нь хиндэ үүрэг даалгавар өгөөд хийх нь прокурорт ямар хамаатай юм бэ? Ажил хийгдэх нь чухал шүү дээ гол нь. Одоо би ойлголоо. 8% зээлээр дахиад шүүгдэнд ганцхгүй. 100,000 орж дахиад шүүгдэнд хохирчоор нь банк орж ирэх баг. Банкнуудын нөгөө өндөр зээлийн нэг байлаа гэдэг. Дараагийн асуудал. Улсын яллагч юм ярьж байгаа. Хоёрдугаар хэмжээнд дэр. Энэ компани ороод энэ компаниг хэрвээ шалгаруулах байсан бол ямар ч компани чи хийчих байсан гэж яриад байгаа. Та яаж мэдчих вэ улсын яллагчаа? Энэ чинь хийх компани олдоогүй. Нийслэлийн засаг дарга Батүйл нь өөрөө энэс зүхтаасан. Гэр ороод яриад идэх хүн өөрөө зүхтаасан. Хийх ажил олдоогүй маа гэд ерөнхий сайд алтан уйг нь ирээ ярьж хахад ямар ч компани хийчих байсан гэсэн юм байна. Дараагийн асуудал. Улсын яллагч яллах дүгнэлт огт хамаагүй 3 юм ярьлаа. Энийг би зүгээр л камерын өмнө ганц үг гэдэг хүн мөнгө авсан гэж харагдуулах гэж яллах дүгнэлтээс хамаардгүй юм ярьлаа гэж ойлгож байна. Яагаад тэгэхээр 854 сая төгрөгийн зээлийг энэ компани гаргаж өгсөн байл гэж яриад байна. Тэрүүгээр чинь энэ хүмүүс өөрсдөө эрэг үүсгээд эрэг үеийн 150 заасны дагуу эрэг үүсгээд шалгаад хэрэгсэхгүй болгочоод тэрийг яриад байгаа. Ганц үг даваа бүгээс мөнгөн туяагаас явуулж мөнгө авах болсон гэж яриад байгаа. Тэгсэн хэрнээ ганц үг энэ компанид өгсөн мөнгөний нэрээс ярихгүй байна. Энэгээр яг чинь ганц үг мөнгө идсэн юм байх шүү гэдэг ойлголт өгөхөд идэг. Тэгвэл өмнө нь ганц үг өөрөө өгсөн мөнгөө авж байгааг нь ярьдгүй. Зориуд ингэж говьж яриад идэг. Прокурорда хэдийгээр энэ камер шууд амжиж байгаа гэсэн ингэж худлаа ярих болио. Ингэж худлаа хүн гэлүүдүүлэх болио. Өддөө юм ярив, үний юм ярив. Нүүрс хөтөлбөр маш богино хугацаанд хэрэгжсэн. Энэ хоёр орж байгаа компани ямар ч хөрөнгө мөнгөгүй байсан. Маш богино хугацаа өвөл ойртсон байсан. Ганц үг гэдэг хүн өөрийн найзнаасаа мөнгө зэрэг компанид оруулсан. Баримт нь хавцлагт байгаа шүү дээ. Мөнгө өгсөн гэсэн баримт нь мөнгөний баримт нь байгаа шүү дээ. Тэгээ тэр мөнгө чинь энэ компанид зээлч юм бол буцаад компаниас авах биш. Авах буцаад нөгөөнд нүх ёстой шүү дээ. Өгсний нэрч ганц үг мөнгө идсэн юм шиг харагдаад энэ хүн компанид өгсөн ярьдгүй ийм байж болохгүй шүү дээ. Маш одоо юм ярьж л да албан тушаалын хувьд албан бичиг явуулаад төрийн байгууллагуудыг айлгаад дарамтлаад гэдэг маш олон юм ярьж байна. Тэгэхдээ гэр хорооллын нүүрс хөтөлбөрийн талаар прокурор нэг ч үг өгүүлбэр ярьсангүй. Бичиг байхгүй гэж ярьсан болохоос биш хэр үр өгөөжтэй хүнд зориулагдсан, хэн хожсон, ямар ажил болсон, хэдэн хүн ажилласан, нэг хүн хэдэн төгрөгийн цалин авсан, нэг тоон нүрсэнд хэдэн төгрөгийн зардал гарсан. Энийг юус ярьсангүй шүүхөрөл дээр. 27,000 нүүрсэнд нэмэн өртөг шингэж, зардал шингэж, ажилтны цалин шингэж, эцсийн хэрэглэгчтэй шуудаад идэж хүрч байгаа юус ярьсангүй. Бүр цаашдаа энэ нүүрсний үн 80,000 байхсан прокурорт хамаачгүй юм байна ерөөсөө. Ганцхан юм. Үнийн зүрх яриад байгаа. Гэрээ ярьж байгаа. Гэрээ ярихдаа энэ багмар компани гэрээ хийхгүй байх ёстой байсан гэж яриад байгаа. Энэ прокурорт ямар хамаатай юм бэ? Гэрээ хийхгүйсэн бол тэр гэрээг хийхгүй албан тушаалнууд нь шаардлагаагаад явна үстэй. Прокурор багмарын төлбөр барагдуулах ажлын алба юм уу? Прокурор багмарт мөнгө олж өгдөг субъект юм уу?
Авилгалтад тэмцэхээс прокурор хоёр нэг хууль этгээдийг дампууруулж олон ажилтгүй болгож багнууд олон тэрбум төгрөг авч өгөх ёстой авч өгөхдөө гэрээнээс өөр гэрээнд байхгүй залтаар авч өгөх юм ёстой мó. Гэрээний үнийн дүн яриад байгаа. Энэ компани чинь 27500-аар нэг тоо нүүрсээ аваа гэж хахад үгүй бид нар 39-оор авах ёстой байсан. Ийм юм тайлбар. Энийг юу гэж тайлбар? Түн тайлбар гэж тань. Худалдан авахчийг голдогч тал 39-оор аваа 27-оор аваа гэж гэрээнээр заасан байхад энэ хүмүүс 39-оор авъя гэж эндээс тэр бом 700 сая төгрөг хохир гаргаж яадаг байгаа шүү дээ. Харамсалтай нь өөрсдөө чинь сонгосон мөнгө төлсөн шинжээч нар чинь энийг хамгаалж чадсангүй. Хууль зүйчээ дүгнэлт гаргацсан гэдэг шүүх хурдаар хангалттай хүлээлээ. Нүүрснийхээ ялгаач мэдэхгүй хүмүүс гаргасан. Шигшж ангиллаа ялгасан чанарын нүүрс нь 39 байсан юм уу? Технологийн дамжлагын юм уу? Жижиг хэрэглэлт бодлогын юм уу? Ялахгүй шүү дээ энийг ерөөсөө. Авилгалтад тэмцэх газар шинжээч нарыг яаж сонгосон тодорхой биш шүү. Төрийн маш олон сая төгрөг шинжээчдэд өгч байгаад ийм дүгнэлт гаргуулсан юм шүү. Гаргуулалтаа ном журмын дагуу гаргуулаагүй прокуророо. Дотооддоо ажилтдаг нягтлан бодогчоор эхлээд дүгнэлтээ бичүүлсэн байна. Тэрийг үндэсний аудитын газрын шинжээч нь батлаад энэ аудитор нь. Дараа нь нөгөөтг нь өөрийгөө хур чадаагүй шалгаад хоорондоо харьцуулж өгöd бахаргаад яриад шүү хөр дээр. Би өөрийгөө мундаг гэдгийг мэдэж ойлгож авлаа гэж ярьж шít. Үндэсний аудитын газрын аудитор хүн ийм юм ярьж шүү хөр дээр. Яг тулж чинь би их мундаг юм байна. Яг гоё мөргсөн шүү гэж ярьж шít. Энд чинь хүмүүсийн хувь заяа, хүний амь амьдрал, олон тэрбум төгрөгийн үр алгын асуудал ярьж та нар ийм хүмүүсээр дүгнэлт гаргуулж би яагаад улс төрийн зорилготой гэж хэлдэг шалтгаан тайлбарлая. Яагаад ичээ орногоор ийм дүгнэлт гаргуулав? Ичээ орног яагаад ийм юм ярив? Яагаад төрийн аудитын тухай хуулийг зөрчив? Оюун эрдэмтнийг яагаад сонгож авч? Яагаад төрийн тэр олон сая төгрөгийг энэ аудитын компани гэж гаргуулав? Яагаад гэмт хэрэг шийдэгдэг байгаад ганц үгийг орон даяар 3.6 тэрбум эцэг зарлуу? Яагаад өөрөө хажууд нь сууж зарлуу? Яагаад өмгөөлөгчийн нийгэм гар бичмэлийг зургатаар Монгол даяар үзүүлэх шаардлага гарав? Энэ хуулийн дагуу юм бүгд хууль болж штэ энэ чинь. Тийм учраас энд би зорилго байна гэж хараад байгаа. Хаваа би дахиад хэлье. Хүмүүс ойлгох байна. 3 сар нар гараа дулаараа нойд нүүрс хатаад жин өнгөрнөө дөө. Энэ ганц үгийн буруу юм уу? Яагаад өөрсдөө тэр 8 кг нүүрс хатаад 6 кг босны 2 кг-ын мөнгөний нэг хүмүүс нэгээд байгаа юм бэ? Энд чинь байгаль дэлхийн буруу шүү дээ. Буруудах гэдэг бол. Энэ мөнгийг яг хүмүүс гаргах ёстой. Тэр чулууг чинь төлөөгүй байгаа хүмүүс. Ялгаар тавьсан байсан. Яагаад чулууны мөнгө нэгээд байгаа юм? Бодтой юм нэрвэсэл энэ. Үнийн зүрх, жингийн зүрх нь одоо байгаль орчин буруутай юм уу? Энэ дээр хэн буруутай? Ийм практик тогтоож болохгүй шүү дээ. Одоо ийм үг гэсэн юм. Авилгалтад тэмцэх газар намайг хогчоод тоочд юм бахтаа гэдэг ийм үг гарч байгаа. Авилгалтад тэмцэх газар гэр бүл төвөж идэл зарим компаниуд тэр мэдэн болгодог байгууллага боллоо шүү дээ одоо. Гэрээ дуусна. Хэрвээ 39 мянгаар энэ компани зарсан бол энэ компани цаашдаа гэр ороод иргэдээ үнэ нэг бол өсгөж өгнө, нэг бол гэрээ байгуулахгүй байсан баггүй юу? Прокурорын байгууллага ийм хийж болохгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн нэг заасан зорилт байгаа. Тусгаар тогтнол, иргэний болон иргэний хувийн өмч, төрийн өмч, хүн төрөлхтний их тайван аюулгүй байдал. Энийг гэмт халдлагаас хамгаалахад зориулагдсан болохоос биш. Төрийн өмчийн компанид, хувийн өмчийн компаниас дээрэм хийж авч өгөх гэж эрүүг хуулийг гаргаагүй. Энэ бол төрийн дээрэм шүү. Харамсалтай нь бүтэн жил явсан 3.6 тэрбумын хохиролтой хэрэг ийм л байна. Нэг нь жингийн зүрөө буюу байгаль хатаад жин хөнгөрсөн нүүрсийг хүмүүсээс гаргуулъя гэдэг байгаа. Ялгсан чулуугийн хүмүүсээс гаргуулъя гэдэг байгаа. Чулууны үнийг нөгөөх нь зарсан этгээдүүд нь буруугүй. Хөдөлж авсан этгээд нь буруутай. Хөдөлж авсан этгээдийн та нар өндөр худалдаж авахгүй яасан гэж мөнгөний нэхэд байгаа. Ийм л хэрэг байна.
Тэр чинь прокурор яриад байгаа нэг алтан тушаалын тэр олон алтан бичгээр нөлөөлөөл танилцал компаниудад олон мөнгө олж ийм байхгүй. Энэ нүүрс хөтөлбөр чинь 800-аас 900 ажлын байр бий болгосон юм. Нэг хүний цалин 800-аас сая төгрөг байсан юм. Тэр ороодын иргэд гар дээр 2 жилийн хугацаанд нүүрсэнд өгдөг мөнгөө 30-аас 54 төгрөг хэмнэсэн. Багнуур компаниг учиргүй дампууруулж хохирол оруулаагүй. Нэг тонн нүүрсний өртөг нь 25,000-аас 27,500-аар авсан. Алдагд ороогүй байхгүй. Хин хохирсон. Хин ч хохироогүй. Одоо хин хохирч байгаа юм. 800 ажлын байр байхгүй болцсон. Өндөр цалинтай ажлын байр. 4-5 мянган хүний амьдралын асуудал шүүж чаа. Тэр ороодын иргэд нүүрсөө хэдэн төгрөг авах нь хинт ч хамаагүй болчихж байгаа. Уг нь төрийн зохицуултыгээд арай хямдхан өгчихэд гэсэн. Өнгөрсөн жил үнэ нь бол маш өндөр байсан. Энэ жил бүр өснө хөдрөөд хинт ч хамаагүй. Төр бензинд мөнгө өгч, ямаанд мөнгө өгч. Нийслэлийн засаг дарга 3 хоног автобусны компаниудад 2 төгрөг тараагаад өгсөн. Хүмүүсийг автобусанд дөрвөө яваарай гэдэг. Түр маш олон хөтөлбөрт мөнгө зарж иргэдэд үйлчилж байгаа шүү дээ. Нүүрсэнд нэг ч төгрөг зараагүй байхгүй төрөөс. Зээл өгөөд буцаагаад зээл авцсан. Багнуур компани нийгмийн өмнө хүлээсэн үүргийг гүйцэтгэдэг гэж маш олон жил алдагдaltaй ажилласан. Орон сууцны иргэдэд дулаан цахилгааны хямд хүргэхийн тулд алдагдaltaй үнээр нүүрсээ өгöd байгаа энэ компани чинь. Тэр ороодын иргэдэд хямдхан нүүрс өгөхийн тулд энэ компани бас нийгмийн өмнө үүргийг хүлээх ёстой шүү дээ. Тэр ороодынх нь хүн биш. Орон сууцны хүн юм уу? Ийм л асуудал яваад шүү дээ энэ дэр чинь. Тийм болохоор ийм гинтэргийг бүтэн жилийн хугацаанд альч талааснаас гинтэр гэж үнэхээр боломжгүй. Энэ хүн нэг ч төгрөг ийдсэн асуудал байхгүй ганцхгүй. Одоо гэр ороолын 2 жилийн хугацаанд гэр ороолын нүүрс төсөө гэдэг юу болж байгаа юм? Гинтэргийн замаас олсон, гинтэргийн замаар олсон эд хөрөнгийг ховдод авчсан болох юм уу? 2 жилийн хугацаанд хямдхан нүүрс төсөө гэдэг одоо яах юм? Энэ хүн гинтэрийг үлдэж төр хохироосон нүүрсийг аваад үлдсэн болох юм уу? Прокуророо. Та нар тэр хүмүүсийг иргэний хариуцлагаар оруулж ирэл дээ гэр ороолын иргэдийг. Та нар хямдхан нүүрс авсан байна нүүрсээ буцааж өгч. Тийм учраас миний үйлчлэгч ганц сух нэг ч төгрөг хувьдаа аваагүй. Төрийн өөрийнх нь дээд албан тушаалтны гүйцэтгсэн, даалгасан ажлыг хийж яваад ийм байдалд хүрчлээ. Өнөөдөр нэг юм харлаа. Прокурорын байгууллага 2 компани хоорондын гэрэн дээр орж ирдэг болцсон юм байна. Прокурорын байгууллага засгийн газар яаж ажиллаа явж ажлаа хэн даалгахыг заадаг болцсон юм байна. Гэмт хэрэг хийсэн хүмүүс л яаж шийдвэрлэх ёстой. Тийм учраас миний үйлчлэгч ганц удаа холбогдох гэмт хэрэг нь эрүүл мэндийн тусгайгийн 263 дахь зүйлийн 263-ын 2 заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй учраас эрүүгийн байцаан шийдвэрлэх 24-ийн 1-1 заасны дагуу цагаатгаж өгнө гэсэн үгс гаргаж байна.